Сайн бацхан өрхөн үзэгчтэй хөтлөгч Ламаа байна. Энэ бол дэлхийн төв 7 хоногийн онцлог нэвтрүүлэг. Та бүхний мэдэж байгаачлан бид өдөр бүр Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халмаг, Хятад хөршүүдийн маань голлох үйл явдлуудын мэдээллийг хүргэдэг үлээ. Харин 7 хоногийн эцэст хамгийн сонирхолтой сурвалжлагуудыг түүж дүгнэлт хийдэг юм. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог багцаа хүргэе. Бурайд Монгол хоёр улсын соёлын гүүр улам батжиж байна. Улаануд хотын уран бүтээлчид Монголд аялан тоглолтоо хийж, үзэгчдийн халуун алга таршилтанд дарагджээ. Харин энэ бол зөвхөн уран сайхны айлчлал бус, бизнесийн ач холбогдолтой аялал байсан юм. Хоёр хотын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзгэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сурвалжлагаас үзнэ. Монголын үзэгчид улаануудын уран бүтээлчдийн аяг гişгээр сэтгэлээ баясгалаа. Эрдэнэт хотод болсон хоёр том тоглолт танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Энэ тоглолт сэтгэл дулаахан дурсамж дурсгал төрүүллээ. Бид Орос соёл, Орос дууг хайрладаг. Тиймээс наримдал мөнхөд оршуулна. Нэгэн тайзан дээр Монголын Эрдэнэт дуу бүжгийн чуулга, Бурайдын Забава ардын хөгжим бүжгийн театр, байгалийн давлгаа хамтлаг, Харааны өнцөг орчин үеийн бүжгийн театр мөн улаануд Эрдэнэтийн шилдэг дуу хөгжимчид тоглолоо. Монгол Орос уран бүтээлчид хамтдаа жинхэнэ урлагийн наадам бүрнүүллээ. Тэд ардын болон зөвлөлтийн үеийн дуу, тэрч байтугай орчин үеийн хитийгч дуулсан юм. Монгол улс үнэхээр найрсаг, бидний ахын дүүсийн орон. Биднийг маш дулаахан инээмсэглэл дүүрэн угтлаа. Үнэхээр сайхан сэтгэл төрлөө. Монголын үзэгчдийн сэтгэл хөдлөлч уран бүтээлчдийг халуун алга таршилтаар угтаа авлаа. Ийм гайхалтай сайхан тоглолт үзсэндээ баяртай байна. Жүжигчид дуучид нь мундаг юм аа. Үзүүлбэр нь ч сайхан юм. Энд ирж ийм гайхалтай тоглолт үзсэндээ туйлын баяртай байна. Энэхүү тоглолт нь Эрдэнэт хотод болсон улаануудын соёл эдийн засгийн өдрүүдийн хаалтын арга хэмжээ болж хоёр орны найрамдлын холбоог улам бэхжүүллээ. Манай уран бүтээлчид Эрдэнэтийн ард иргэдэд улаануудын халуун сэтгэл, урам зориг, уран бүтээлийн элчийг хүргэхийг хүссэн. Үнэхээр амжилттай болж чадлаа. Өнөөдрийн тоглолт хамгийн өндөр түвшинд боллоо. Үзэгчид бүх үзүүлбэрийг халуун алга таршилтаар угтсан. Манай уран бүтээлчид өөрсдийн чадвар, ур ухаанаа харууллаа. Үзэгчид үнэхээр баяртай байлаа. Ийм тоглолтыг тэд удаан хүлээсэн байжээ. Манай уран бүтээлчид тайзан дээр жинхэнэ өндөр түвшинд тоглолоо. Үзэгчид урамтайгаар алга таршсан. Улаануд ба Эрдэнэт хотуудын соёл эдийн засгийн өдрүүд арга хэмжээ олон талт үр дүнтэй болж өндөрлөө. Ах トゥ хоёр хотын харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд бизнес форумын үеэр бизнес эрхлэгчид шин түншүүдтэй танилцаж хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Бурайдын спортын гол төвд амьдрал шинээр буцалж эхэллээ. Улаануудын төв цэнгэлдэх хүрээлэн их сэсорын дараа дахин нээлттэй илээ. Шинэ ногоон талбай, гүйлтийн замууд нь албан ёсны тэмцээн зохион байгуулах бүх шаардлагад нийцэж байна. Бурайдын тэргүүн Алексей Зидианов өөрөө шинэ талбай дээр эхний тоглолтын цохилтыг хийсэн байна. Дэлгэрэнгүй дараагийн сурвалжлагаас. Төв цэнгэлд хүрээлэн анх 2011 онд нэгдэж байжээ. Энэ хугацаанд уг талбай олон үйл явдлыг үзсэн ч их засвар хийгдэггүй байсан юм. Харин 2025 онд засварын ажил амжилттай хийгдэж, цэнгэлдэх шинэ өнгө төрхтэй болж, шинэ тоглолтууд спортын арга хэмжээг хүлээн авахд бүрэн бэлэн боллоо. Нээлтийн ёслолд оролцогчдыг Бурайдын тэргүүн Алексей Зидианов угтан мэдчиллээ. Бид цэнгэлдэхийн засварыг удаан хүлээлээ. Талбай маань баг зэрэг ядарсан байдалтай байлаа. Олон улсын шаардлагад нийцэхгүй болсон учраас бид албан ёсны тоглолт явуулах боломжгүй байсан юм. Одоо талбай маань хамгийн өндөр шаардлагад нийцэж байна. Оросын хөл бөмбөгийн холбооны албан ёсны тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна хөнгөн атлетикийн замууд ч бүрэн шинжлэгдсэн. Ер нь манай тамирчид хүүхэд залуусын төлөө бүгдийг шинжиллээ. Ребят и больших, и малых
Мөн Алексей Циденов, Бурайд болон полимер багуудын тоглолтын эхний цохилтыг өшөглөн тэмцээний нээлтийг албан ёсоор эхлүүллээ. Футбольным клубом Бурятия и полимером. О том, как сложился матч... Тоглолт хэрхэн өрнөсөн талаар бид дараа дэлгэрэнгүй хүргэнэ. Бурайд баг цаашаад ч төв цэнгэлтэхдээ өөрийн тоглолтуудаа явуулах юм. Гэхдээ олон жил сонирхогчдын лиг тоглож буй баг маань мэргэжлийн төвшөнд өрсөлдөх хэсэг нь одоогоор нээлттэй асуудал хിവэр байна. Остается открытым. Ийм ажил хийж байгаа. Бид ивэнттэгчид түншүүдийг хайж байна. Манай хөлбөмбөгийн клубыг дэмжиж, багийг маань амжилтад хүргэж, үзэгчдэд баярлуулахад туслах хүмүүстэй хамтрахыг хүсэж байна. Ядаж нэгдүгээр лигт манай мэргэжлийн баг тоглож байгаасаа гэж найдаж байна. Помимо футбольного... Хөлбөмбөгийн талбай гүйлтийн замаас гадна цэнгэлтгэхийн самбар шатах гарцуудыг шинжилсэн. Энэхүү бүтээн байгуулалт нь биеийн тамир спортын хөгжил улсын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжижээ. Андрей Слепнев, Доржи Чайдопов. Новости дня. Эрхүү хот анх удаа Оросын хүндийн өргөлтийн авраг шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байна. Улсын 50 бүс нутгаас 340 гаруй тамирч оролцож, энэ спортын 140 жилийн ойд зориулан хүч чадлаа сорж байна. Тэдний дунд эрхүүгийн залуу тамирчин Дарья Кузнецова аль хэдийн аврагын алтан медаль хүртсэн байна. Хүндийн өргөлтийн хүнд сорилыг хэрхэн давсан тухай дараагийн сурвалжлагаас үздэцгээе. Тэр хэдийн Европын авраг дэлхийн анхдагчдын дунд медаль хүртсэн тамирчин. Гэхдээ нутагтаа болж буй тэмцээн Дарья Кузнецовагийн хувьд онцгой утгатай юм. Тиймдээч тавцанд гарахын өмнө тэр догдолж анхаарлаа төвлөрүүлэх халаалт хийж байна. Дасгалжуулагчаас сүүлчийн зааварчилгаагаа аваад урт хүлээлтийн дараа хүчтэй таталт, дараа нь түлхэлт. 18 хүртэлх насны ангиллын Оросын авраг шалгаруулах тэмцээнийг Дарья урьдчилан яллаа. Дарья Кузнецова 87 кг-ын таталт 110 кг-ын түлхэлт нийлбэр 197 кг-ын амжилтаар түрүүлж хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө 30 оноогоор давуу яллаа. Зимин хотын хүндийг өргөлтийн сургуулийн шеф Дарья багш Сергей Пугачевынхаа төрсөн өдөрт хамгийн үнцэнтэй бэлгийг өглөө. Тэмцээн хизээч амар байдаггүй. Аль ч өргөлтөд жинхэнэ саад гарч л байдаг. Гэхдээ би өөрийнхөө тоглолтод сэтгэл хангалуун байна. 6 оролдлого бүгдийн төлөвлөсний дагуу хийсэн. Ялалт байгуулсан. Сүүлчийн өргөлтийн дараа хэцүү бүхэн мартагддаг юм. Харин 71 кг-ын жинд 20 хүртэлх насны ангилалд Москвагийн тамирчин Анастасия Локтионова тэргүүллээ. Нэг оролдлого бүтлгүүцсэн ч итгэлтэйгээр түрүүлж дараагийн зорилтоо өндөр тавьжээ. Цаашдаа бурхны ивэлээр олон улсын тэмцээнд оролцох боломж бидэнд дахин нээгдэж байна. Том амжилтууд, шин жингийн ангилал, сайхан үр дүн ялалт хүлээж байгаа гэдэгт найдаж байна. Оросын хүндийг өргөлтийн авраг шалгаруулах тэмцээнийг Эрхүү хот анх удаа зохион байгуулж байна. Зочид, шүүгчид, мөн спортын холбооны төлөөлөгчид тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд явагдаж байгааг онцолжээ. Энэ тэмцээний зохион байгуулалтын талаар зөвхөн сайхан үгсэл хэлмээр байна. Холбоо энэ спортыг олон нийтэд илүү ойртуулах, шинэ үзэгч, дэмжигч олноор татахын төлөө их ажилласан. Хүндийг өргөлтөж бусад спортуудтай адил медиа орон зайд байр суурь эзлэх хэрэгтэй. Оросын авраг шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 12-нд хүртэл үргэлжилнэ. Энд 50 орчим бүс нутгаас ирсэн 340 гаруй тамирчин медалийн төлөө өрсөлдөж байна. Энэ тэмцээн бол Оросын хүндийг өргөлтийн 140 жилийн ойд зориулсан онцгой тэмцээн бөгөөд улирлын төгсгөлийн гол арга хэмжээ болж байна. Заримдаа хүүхдэд өгөх хамгийн том бэлэг бол зүгээр л түүнтэй хамт байх явдал юм. Өвөр байгалийн Чита хотод халамжид анд хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж, асрамжийн газрын хүүхдүүдэд итгэл дотн харилцааг бэлэглэж байна. 12 настай Лёша хүү болон түүний анд Натальягийн түүх энгийн хүний анхаарал халамж хэрхэн нэгний амьдралыг өөрчилж болохыг харуулсан сэтгэл хөдлөмж жишээ юм. Миний юу чаддгийг хардаа. Ингэж хэлээд Лёша турник руу үсрэн очиж Натальяд уур чадвараа гайхуулнаа. Тэдний нөхөрлөл яг энд жилийн өмнө эхэлжээ. Насны зөрүүтэйч тэд бие бие хүндэтгэн найзын ёсоор чи гэж дуудалцсан хамт өнгөрөх мөч бүрийг эрхэмлдэг. Зам чиглүүлэгч буюу наставничество хөтөлбөрт Лёша 12 нас хүрмэгц оролцож эхэлсэн байна.
Спросили, типа, кто хочет? Тэд надаас хэн наставник буюу чиглүүлэгч найзтай болохыг хүсэж байна гэж асуусан юм. Эхэндээ би яг юу гэсэн үг болохыг ойлгоогүй. Харин дараа нь тайлбар дээр энэ бол чиний найз, тэр чамд туслаж чадна. Бас чамайг аз жаргалтай болгож чадна гэж бичсэн байсан. Тэгэхэд зөвшөөрсөндөө одоо харамсдаггүй. Үгүй. Несмотря на наличие... Гэр бүлдээ ажилтайч Наталья үргэлж нэг хүүхдэд тусалж түүнийг өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг байжээ. Харин наставничество хөтөлбөр түүнд ийм боломж олгосон. Одоо түүний амралтын өдрүүд бүгд Лёшатай холбоотой. Хамт алхах, хөл бөмбөг тоолох, эсвэл зүгээр л гэр бүлийнхэнтэйгээ зугаалах. Ийм найзтай байхад хүн өөрөө ч бага насаа дахин мэдэрдэг. Хөтөлбөрийн гол зарчим нь эцэг эхийн үүрэг бус, харин итгэл ба ойлголцлын холбоо юм. От родительства свои правила. В общении с детьми Би бусад хүүхдүүдтэй ярихдаа илүү том хүний байр сууриас ханддаг. Харин Лёшатай бол эсрэгээрээ би том хүнээ унтраадаг. Би зөвлөгөө өгч тулгахаас илүүтэйгээр тэрнийг ойлгож сонирхлыг хуваалцахыг хичээдэг. его интересы. После того, как Лёша попал в центр... Лёша өнчин хүүхдийн тусламжийн төвд ирээд хэдэн жил болжээ. Тентхийн багш нар түүнийг авьяастай, эрч хүчтэй хүү гэж тодорхойлдог. Харин төвлөрөхөд нь туслах тийм нэгэн дотны хүн түүнд дутуу байсан гэдгийг ойлгосон байна. На месте может не каждый. До встречи с наставником. Натальятай уулзахаас өмнө Лёша анхаарал халамжирэн заримдаа төрөмгийн зан гаргадаг байсан. Гэхдээ чиглүүлэгчтэй болсноос хойш тэр бүрэн өөрчлөгдсөн. Илүү ийлдэг, илүү нээлттэй болж, найзуудтайгаа илүү сайхан харилцаж, эгчтэйгэж ойлголцох болсон. С родной сестрой. Помочь обрести... Ийм хүүхдүүдэд ах эгч шиг итгэж болох хүнтэй болох нь үнэхээр чухал. Наставник буюу зам чиглүүлэгчтэй нөхөрлөлөө нь хүүхдэд итгэл төрүүлж, өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг. Энэ хөтөлбөр нь зөвхөн хүүхдүүдийг ч биш, насанд хүрэгчдийг ч өөрчилдөг байна. Изменил. Не только Лёшу. Более 50 пар. 5 орчим жилийн хугацаанд бид 50-ад хос бүрдүүлсэн. Гэхдээ нөхөрлөл тэр хүрээнд дуустдаггүй. Чиглүүлэгч нь хүүхдэд тусалж, амьдрал төхөл тавих замд нь түшиг тулгуур болдог. Самостоятельной жизни. Стать наставником... Ийм хүүхдүүдэд зам чиглүүлэгч болоход тун амархан зүгээр л nastavnik.org сайтэд орж анкет бөглөөд 2 сургалтад хамрагдан шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэхэд л хангалттай. Төслийн шинэ 5 жилийн мөчлөг эхэлж байгаа энэ үед магадгүй хаа нэгтээ дахин нэг насанд хүрэгч хүн ийм найз болох шийдвэр гаргаж байгаач байж мэднэ. Оросд агаарын хөлөг буюу дирижабль дахин сэргэж байна. За шинэ төрлийн агаарын хөлөг 10 тонн хүртэл ачаа тээвэрлэх чадвартай бөгөөд алс хойд бүсийн хувьд жинхэнэ аврал болох аж. Эхний туршилтууд удахгүй Москва орчимд, за дараа нь Якутийн ширүү нөхцөлд явагдах болно. Новая модель гибрид. Аэроётник нэртэй ачаа тээврийн зориулалттай шинэ үеийн гибрид дирижаблийн загварыг танилцууллаа. 35 мянган шометр багтаамжтай энэхүү аэроёт нь 10 тонн хүртэлх ачааг зөөвөрлөх хүчин чадалтай юм. Өнгөрсөн зууны ус төрөгчдөөс осолтой агаарын бөмбөлгүүдтэй харьцуулахад орчин үеийн эдгээр хөлөг нь аюулгүй гээл ашиглана. Безопасный гелий. Есть планы развивать... Бид бүгд найрамд сааха усад дирижабль үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Айсин Сергеевич Николаевын үүргийн дагуу нисгэгчгүй агаарын тээврийн хөгжлийн улсын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Манай улсад нисгэгчгүй болон автомат технологи шинжилгээ ухаан үйлдвэрлэлийн төв байгуулагдж байгаа бөгөөд үүнд нисдэг төхөөрөмж хамаарна. Сегодня дирижабль Буюу агаарын бөмбөлөг дахин амилж байна. Ачаа тээврийн өртөг хямд аслагдсан хүн хүрэхэд бэрх бүс нутагт хүрч чадвартай нь эдгээр агаарын аваргуудын гол давуу тал юм а. снова занять свое место на небе. Энэ бол бодиттой төсөл бөгөөд инженерийн үндэслэлтэй гэж би үзэж байна. Гагцхүү Якутын уур амьсгалын нөхцөлийг зайлшгүй харгалзах хэрэгтэй. Би хойд нутгийн хасах 50 60 хэмийн хүйтнийг туулж мэднэ. Тиймээс ашиглагдах электроник материал даавуу зэрэг нь урт зайд төдийгүй туйлын хүдэнд найдвартай ажиллах ёстой юм. Манай төсөл алс хойдод орших жижиг хүчин чадлын атомын цахилгаан станц барихтай холбоотой төсөл юм. Дирижабль ашигласнаар бидний тулгарч буй хүндрэлүүд, тээврийн тасралтгүй байдал, улирал, навигацийн хязгаарлалтаас үл хамаарах бүх улирлын ажиллагааг шийдвэрлэх болно. Первый экспериментальный... Хоёрдугаар үеийн ачааны агаарын бөмбөлгийн анхны туршилтын нислэг Воскресенск нисэх бодолд нисгэгчгүй горимт хийгдэх юм. Нислэгийн дараагийн шатны туршилтууд Якутийн хүүтэн уур амьсгал явагдах төлөвтэй байна. низких температур. Одоогоор удирдлагын систем болон зарим техникийн параметруудыг тохируулж байна. 2-7 хоногийн дотор уг тохиргоо дуусаж төхөөрөмжийг нислэгийн туршилтад гаргана.
аппарат на летные испытания. К концу этого года у нас завершается. Энэ оны эцэс гэхэд бид өөрийн үйлдвэрлэлийн том хэмжээний бүрхүүлийг бүрэн боловсруулж дуусгана. Ингээд анхны төхөөрөмж нь бэлэн болно. Өнгөрсөн жил бид 2000 куб метрийн багтаамжтай эхний дирижаблаа бүтээсэн. Энэ бол Якутад маш хэрэгтэй ажил юм. Бид ч үүн зориулын хичээж цуглуулж угсарч байна. Бид баяртайгаар Якутад ирж туршиж нутагшуулан ашиглах болно. Туяра Константинова, Айтал Байтунов, Воскресенск, Московская область. Хятадд дэлхийн хамгийн том цанын бааз нээлттэй хийлээ. Хагас ширэнгийн Шинжэн хотод одоо Олимпийн түвшний замаар жилийн 4 улиралд цанаар гулгах боломжтой. Энэ гайхамшигтай зохицуулбар хэрхэн бүтээгдсэн тухай хамтдаа үзье. Өмнөд Хятадд цас мөс үзэх нь одоо үлгэр биш, бодит байдал болжээ. Нээлттэй хийснээсээ хойш Шинжээний битүү цанын бааз дэлхийн өнцөг булан бүрийн зочдыг татаж байна. Харамсалтай нь ойр авд цас байхгүй учраас би энд ирлээ. Гэхдээ Шинжэн хөгжиж байна штэ. Нүд өрмөх зур ингээд гайхалтай цастуул бий болчлоо. Бид Гуанчжоугаас энэ сайхан өргөн дэлгэр налуугаар гулгахаар ирлээ. Эндхийн цасны чанарч мундаг юм байна. Тэгвэл энэ шин цанын бааз бусдаас юугаар ялгаатай вэ? Дэлхийн дээд амжилтанд хүрсэн хэмжээ болон мэрэгжлийн түвшний дэд бүтцэд оршино. Манай бааз бол дэлхийн хамгийн том битүү мөс цасны төв юм. Нийт талбай нь 100,000 гаруй метр квадрат бөгөөд 5 цанын бааз замтай. Бүх замын эхлэлд өргүүр байрладаг. Тэдгээрээс хоёр нь олон улсын цааны холбооны стандартын дагуу баталгаажсан бөгөөд мэргэжлийн тэмцээн явуулах боломжтой. Энэхүү шин төсөл нь их булангийн бүсийн эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлэх чухал хөшөөрөг болох зорилготой. Бид ойролцох зочд буудалд дэлгүүр хоолны газруудыг нэгтгэн зочдод зориулсан иж бүрэн дэд бүтц бүрдүүлж байна. Бүх зүйл нэг дор гэх энэ шийдэл нь бүс нутгийн бизнес аялал жуулчлалын хөгжилд түлхэж болно. Энэ төсөл орон нутгийн эдийн засаг шинэ уур амьсгал авчирч, Шинжэн болон их булангийн бүсийн тэр дундаа Шанган, Аомэний тусгай бүсийн жуулчдыг татна. Зочид өндөр түвшний үйлчлэг авч мөнгө зарцуулснаар эдийн засагт шинэ эргэлт бий болно. Энэхүү хагас ширэнгийн бүсэд байгуулагдсан энэхүү өвлийн спортын төв нь залуусын сонирхлыг татаж орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлж, жуулчдыг хүлээн авч байна. Энэ бүхэн Шинжээнийг ойрын ирээдүйд дэлхийн спортын төв болгоход нэг алхам ойртуулж байна. Энгийн нэг тэмээ хэрүүлийн ферм цахим хит боллоо. Чансу мужийн фермер бүсгүй Жан Юн тэмээ хэрүүлүүд байцаа өдөж буй бичлэгээрээ стрим хийж хэдхэн хоногийн дотор хэдэн 100,000 дагагчтай болсон байна. Хятадын нэгэн энгийн эмэгтэй хэрхэн амжилттай медиа бизнес байгуулсан тухай дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзээрэй. Почти каждый день. Бараг өдөр бүр Чансу мужийн тэмээ хэрүүлийн фермийн эзэгтэй Жан Юн Доюн буюу Хятадын TikTok-ын шууд амжуулалтаар хэдэн мянган тоос арчигч борлуулдаг. Тэрээр нөхрийн хамт тэмээ хэрүүл үржүүлээд даруй 10 жил болжээ. 10 лет. Манай нутгийнхан ихэнхдээ бидэнд итгэдэггүй байсан. Учир нь тэд тэмээ харуулыг зөвхөн байгаль судлалын баримтат кинон дээр л харж байсан шүү дээ. В 2018 онд хосууд Доюнд хаяг нэг тэмээ хэрүүл тэжээх онцлогийн талаар хуваалцаж эхэлжээ. Харин жинхэнэ амжилт нь Чан Юн гартаа барьсан Бээжингийн байцааг тэмээ хэрүүлүүд шуналтаагаар долоож буй бичлэгээ шууд амжуулснаас үүдэн ирсэн байна. Миний бодлоор тэмээ хэрүүл ховор амтан болохоор хүмүүс тэднийг ингэж идэж байгааг анх удаа харсан баг. Бас тэр чимээ нь их тайвшруулдаг юм. Звук очень расслабляющий. видео завирусилось. Энэ бичлэг цахим орчимд тархаж Тофэфэ буюу нисдэг тэмээ хэрүүлүүд нэртэй хаягийг 720,000 дагагч дагжээ. Ингэснээр зүүн Хятадын Чансу мужийн Суцян хот дахь энэ фермийн гол бүтээгдэхүүн тодорхой болсон юм. Дагагчид та стример юм зарах хэрэгтэй гэдэг байсан. Гэвч тэмээ хэрүүлийн өндөг махыг шуурга хүргэлтээр илгээхэд төвхтэй. Тэгэхээр нь би харин өдийг нь зарж болох уу гэж асуусан чинь болдгийм байлээ. Выяснилось, что можно. Өдгөө онлайн худалдаа фермийн орлогын 80%-ийг бүрдүүлдэг. Тэмээ хэрүүлийн өдөр бүр 5,000 орчим тоос орогч хийхин тулд Чан Юн 50 орчим эмэгтэй ажилтан авчээ. Миний энэ ажил олон эмэгтэйчүүдэд гэрийнхээ дэргэд ажил хийх боломж олгосон. Тэд нэмэлт орлого олж чаддаг болсон. Энэ л их чухал гэж би боддог.
Женщинам на селе Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд ажил олох амаргүй. Харин Жаньюн шинэ ажлын байр бий болгоо зогсохгүй. Аслагдсан тосгодын эмэгтэйчүүдэд цахим худалдааны боломжийг боддоор харуулж байна. Алексей Кан, Убинь, CGTN. Ингээд энэ 7 хоногийн дэлхийн төв шилдэгүүд нэвтрүүлэг өндөрлөж байна. За Монгол төдийгүй хөрш орнуудад болж байгаа сонирхолтой үйл явдлыг мэдхийг хүсвэл Ice Global-ийн эфирээ цаг алдалгүй үзэж байгаарай. Хөтлөгч Ламаа та бүхэнтэй хамт байлаа. Эх 7 хоног дахин уулзтлаа. Баяртай.